Сэргийлэх тарилга нь хиймэл дархлааг үүсгэх гэдэг чиглэсэн арга ажиллагаа юм. Вакцины нь өвчнийг хөнгөн хэлбэрээр халдаах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл өхүүлсэн эсвэл сулруулсан өвчин үүсгэгчийг биед хийвэл үүний эсрэг бие үүсдэг. Хэрв вакцин дуулсан хүн байгалийн өвчин үүсгэгчтэй учрвал урд нь үүссэн эсрэг биеэрээ хамгаалагддаг гэж үздэг. Гэвч яг үнэндээ юу болхийг мэдмээр байвал цааш нь үзнэ үү? Хүн амын 15% нь эсрэг бие огт үүсдэггүй гин. Зүгээр л биологийн хүчин чадвараа дайчлан давдаг. Зарим хүмүүст дефекттэй эсрэг биеуд үүсдэг. Мөн вакцины дараа эсрэг бие амжилттай үүссэн байлаач хэсэг хугацааны дараа арилдах тул цаашдаа дахин вакцин дуулах шаардлагатай болдог. 1990 онд сахуугийн халдвар гарах үед өвчлсөн хүмүүсийн 80% нь урд нь вакцинжсан байсан гэцгээжээ. Тиймээс сахуу тусгаас хамгаалж чадаагүй гэсэн үг. Иммунограмм нь өвчний эсрэг бие үүснийг шалгадаг дархлааны оншилгоо юм. Заримдаа өвчин нууц хэлбэрээр явагддаг тул дархлаа тогтсныг нь иммунограмм хийхээс нааш мэддэггүй. Ямар нэг эмчилгээ эсвэл мэс засал хийхийн өмнө танаас эхэлж шинжилгээ авч эход харж сайн шинжилсэний эцэст хувь хүний онцлогт тааруулан ямар эмчилгээг ямар тунгаар хийхээ шийддэг шүү дээ. Гэтэл бүх хүүхдэд яагаад төлөвлөгөөтэйгээр яг ижил вакциныг ижил тунгаар тариад байгаа юм бэ? Сахуугийн амьд вакцин дах токсин эдэвхгүй болсон байхад үүнийг тариулаад нас барсан хүүхдүүд олон байдаг. Вакциныг хадгалах зөвөрлөхөд алдаа гарвал биологийн эдвэх нь алдагдаж гаж нөлөө ихсдэг. Иймээс вакцины үйлдвэрийнхэн вакцины аюулгүй байдалд баталгаа өгөх боломжгүй байгаа юм. Тэгээд вакцин дотор мөөгөнцрийн эсрэг антибиотик удаан хадгалах зорилгоор хоруу чанар ихтэй бодис болох хөнгөн цагаан мөнгөн ус нэмдэг болсон. Мөнгөн усны органик давс эсвэл мертолят нь Америк, Европа бусад оронд хориглогдсон маш хортой батлагдсан. Мутацид оруулдаг, харшилт өрүүлдэг, хавдар, ургийн гаж хөвчил үүсгдэг. Формалдегид, глутамат натрий, фенол зэрэг нь мантуугийн сорилтч бий, вакцины найрлагч байдаг. Эдгээр хортой коктейлийг урд нь хизээж судлаагүй байна. Та хүүхдтэй консервант агуулсан хоол худалдаж авдаггүй үсттэй. Хортой коктейлд хүүхдийн мэдрэх чанарыг судалж үзэхэд насанд хүрэгчдээс 100 дахин эмзэг мэдрэмхий байдаг юм байна. Хор ялгаруулах систем хүүхдэд дөнгөж хөгжиж байдаг. Иймээс нэг вакцин заримд нь хөнгөн өнгөрч байхад нөгөөг нь үхэлд хүргэх аюултай байдаг. Зөвхөн эрүүл хүүхдийг тарих ёстой гэж ярьдаг ч эрүүл гэдгийг нь яаж шалгадаг гэж хөл гар нь хөдлөөд амьсгалжил байвлал эрүүл гэж үздэг. Төрсний дараа 24 цагийн дотор Б гепатитын эсрэг генийн инженерийн вакцины хийдэг. Бидэнд вакцин нь хөнгөн өвчлүүлдэг нь тодорхой болсон шүү дээ. Иймээс эхний вакцинаас болж хөнгөн өвчтөй болсон байгаа хүүхдэд төрсний дараах 3 хоног дотор дараагийн вакцин болох Сүрьегийн БЦЖ-г тарьдаг. Дахиад л ямар ч оншилгоо хийлгүүгээр. Вакциныг богино хугацааны дараа дахин хэд хэдээр нь зэрэг тарьдаг. Хүүхдэд ингэж тарьдаг шигэ амьтан дээр тарьж туршдаггүй. Тэгээчүүгүй байж бидний хүүхдүүд рүү яагаад дайраад байгаа юм бэ? Өөр чухал момент бол хүүхдэд өвчин халдахдаа амьсгалын зам болон хоол боловсруулах замын саласт бүрхөвчийг нэвтрэн ордог. Энэ үед саласт бүрхөвчээс аюулын дохио дугарч өвчин үүсгэгч цаашид нэвтрэн орохыг саатуулдаг. Тэгээд дархлааны хариу урвал бүрэн үүсч насан туршийн дархлаа тогтдог. Өвчин үүсгэгчид нь вакцинтай цуг биед ороход саласт бүрхөвчийг дамжуулгүй шууд цусны урсгалд ордог. Гэтэл хүүхдийн эволюц ийм үйл явдалд бэлэн биш байдаг. Ийм халдвартай тэмцэхэд биед 10 дахин олон лимфоцит шаардлагатай байдаг. Лимфоцит тус бүр тодорхой эсрэг төрөгчтэй холбогддог ч бусад эсрэг төрөгчүүдтэй холбогддоггүй. Иймээс вакцинжсан хүний дархлаа архагаар суларсан байгаа нь илт харагддаг.
Энэ үед жам ёсны үед ялгардаг өвчин үүсгэгчийн эсрэг төрөгчид зориулсан цэвэр эсрэг биеуд ялгардаггүй. Харин вакцины найрлагадах бусад консервант, нэмэлт бодисуудад зориулсан нийлмэл биокомплексийн эсрэг төрөгчид зориулсан эсрэг биеуд ялгардаг. Ийм бүрэн биш дархлаа нь хэсэг хугацаанд тогтдог. Энэ бүхнээс болж дархлааны системийг архагаар сулдуулдаг. Хавдар, аутоиммуны, зүрх судасны өвчин, чихрийн шижин, харшил, хараа сонсгол, муудах зэрэг олон өвчин бий. Энэ бүхнийг вакцины дараах хүндрэлтэй холбож үздэггүй. Вакцинаар сэргийлэлт хийдэг болсны дараа үхлийн тоо ихссэн. Оросд ч, Украинд ч дээд зэргээр цэвэршүүлсэн дотоодын вакцин гэж байдаггүй. Вакциныг хог асгаж байгаа юм шиг бидэн дээр овоолж байна. Та сайн чанарын вакциныг хүсэж байвал их мөнгөтэй байх хэрэгтэй. Зөвхөн таны бид тохирсон консервантгүй вакцин шинээр бэлтлээж хурдан мууддаг. Сүрье уншлах мантуугийн сорил ба диаскон тест нь нийслэл салаад биш. Ин витро тест нь ямар ч аюулгүй, илүү оновчтой оншилдог шүлсний тест юм. Гэвч одоогоор үнэтэй байна. Яагаад бидний халдварт тахлаараа айлгаж илүү аюултай вакцин тариад байна вэ? Эргэн тойронд халдвар гүйжүүлэх, ариутгах зүйлс зөндөө байхад тахал гарах ёсгүй шүү дээ. Нийгмийн ба эрүүл ахуй, ариутгалын нөхцөл сайжирснаар үхэл өвчлөл буурсан шүү дээ. Орчин үед товлолт вакцины календарт Б гепатит, сахуу, улаан бурхан, улаанууд, хөхүүл ханиад, татран, сүрье, саажилт, гемофилиус инфлюенза, пневмококкийн халдвар, гахайн хавдар, томуу гэсэн 12 өвчний вакцин тарьдаг. Хэрэв 50 өвчний эсрэг вакцин байвал та бас л тариулах байсан уу? Урд нь 2-3 халдварт өвчин байхад хүн төрлөختөн устдаагүй. Харин ч олширсан учраас хүн ам цөөлөх арга хэмжээ авч байна. Энэ бүх хүүхдийн өвчин нь шалбарсан шархнаас ч айдаг. Хүүхдээ жаахан арчилахад л арьс нь амархан андаг шүү дээ. Багад нь хүүхдийг халдварт өвчнөөр өвчлүүлэх боломж олгохгүй байхаар насан туршийн дархлаа тогтохгүй байдаг. Вакцин нь насанд хүрсэн хойноо халдварт өвчнөөр илүү хүнд өвчлөхөөр болгодог. Нийтээр нь вакцинжуулахын 2 дугаар гол аюул бол нялх хүүхдийн өвчлөлийг ихсгэж байгаа явдал юм. Хэрвээ эмэгтэй багадаа халдварт өвчнөөр өвдөөгөө бол төрүүлсэн хүүхэдтэй эсрэг бие удамшуулж чаддаггүй. Ийм хамгаалалтгүй хүүхдэд вакцин таривал харин ч тэсэж давах чадвар муутай байх болно. Янз янзын үзэл бодолтой эмч нар байна. Ангаахын дипломтойгоороо өнгөрөх хэрэггүй. Ангаахын сургууль вакцины талаарх үнэн бодит мэдээллийг эмийн үйлдвэрийн рекламаас ч бага заадаг. Вакцин судлал бол дараах салбар ухаануудын хамтын цогц мэдлэг юм. Үүнд дархлаа судлал нь дархлалын оншилгоо болон дархлааны эмгэх судлалтайгаа хамт байх ёстой. Удамшил зүйн дархлааны удамшилтайгаа хамт, микробиолог нь вируслог, бактериологтойгоо хамт, хүүхдийн өвчин судлал нь нераа судлалтайгаа цуг. Эмгэх судлал нь эсийн эмгэгтэйгээ цуг. Мөн ангаахын он цаг судлал, ферментийн эмгэг, ангаахын сэтгэл судлал, био ёс зүйтэйгээ цуг байх ёстой. Жинхэнэ мэрэгчлэн бол хүүхдийн сониуч гинэн зангаар өөрийн ажилдаа дурлаж бие даан өөрийнхөө мэрэгчлийг дээшлүүлдэг байх ёстой. Өнөөдөр хүүхдийн эмч нар эмнэлгийн удирдлагын дарамтан дор бас ариун цэвэр халдвар судлалын байнгын шалгалт хяналтан дор нухлуулж вакцинжуулалтыг дээд цэгт нь хүртэл хийхийг шахуулж шаардуулж байна. Дархлаажуулалт сайн хийвэл харин ч мөнгө санхүүгийн дэмжлэг авдаг гэнэ. Энэ нь нууцаар явагддаг. Дэлхийд даяар хүүхдийн гинтийн үхэл нь хүмүүсийн шалтгаантай байдаг. Нялхсан гинтийн үхлийн синдром гэдэг нь эрүүл байсан хүүхэд тодорхойгүй шалтгаанаар гинт үхэх хам шинж юм. Сүрьегийн БЦЖ ба сахуу татрангийн вакцинд мөнгөн усны органик давс гэгч хүчтэй хор агуулгаддаг. Эмэгтэй хүүхдийн эстроген гормон нь биеэс мөнгөн усыг гаргаж, харин эрэгтэй хүүхдийн тестостерон гормон нь хордлогыг улам ихсгэж байдаг. Тиймээс хөвгүүдэд аутизм тохиолдох нь огтоос 4 дахин их байдаг гэнэ. Мөн хөвгүүдийн гинтийн үхэл илүү тохиолддог.
эдгээрийг санамсаргүй тохиолдол гэж нэрлэх үү? 1982 онд Япончууд сахуу татран хөхүүл ханиадны вакцин нь нялхсан гинтийн үхлийн шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд 2 нас хүртэлх хүүхдэд вакцин тарихыг хориглосон байна. Гэтэл үүний дараагаар нялхсан гинтийн үхэл тохиолдохоо больжээ. Улсын статистикаас харахад ой хүртэлх насны хүүхдийн гинтийн үхэл жилд 15.5 саяд хүрдэг гэнэ. Энэ нь 600 хүүхэдтэй 26 сургуулийн хүүхдүүд жил бүр алга болж байгаатай адил тоо юм. Чечен, Афганистаны дайнд амь өргөцснээс 1000 дахин олон хүүхэд энэхүү удаан хугацааны биологийн дайнаар үхэж өргөдөж байна. Хүүхдийн устгал явагдаж байна. Өвчин үүсгэгчийг төрөл зүйлээр нь устгах асуудлыг философийн үүднээс нь авч үзвэл хэдэн сая жил, бүр хэдэн тэрбум жилийн турш оршин тогтнож ирсэн биологийн төрөл зүйлийг бүгдийг нь устгаж болно гэж бардамаар бодож болох уу? Тэдний наранд орох байр суурийг бусад илүү төрөмгийн микробууд эзлэхгүй гэж үү? Орчин үеийн хүн өөрийгөө байгалаас илүү ухаалаг гэж гэнэхнэр боддог. Хэрэв хүн төрлөختөн устдвал байгаль эколог сайжирч амьтан ургамлын аймаг сэргэх байсан. Одоо бол хүн төрлөختөн манай гариг дээрх хавдрын ис болчиход байна. Үүнийг сайн бодож үзнэ үү? Үнэн дээр вакцин нь бүгдийг алдаггүй. Тийм байсан бол хүмүүс бүгд нэн даруй вакцинаас татгалзах байсан. Хүний ген болон дархлааны чадварыг үл мэдэгдэм зугуухан дарангуйлдаг. Ойлгох тооргүй нарийн байх тусам хүмүүс энэ сэдвийг сонирхолгүй орхидог. Эцэг эх нь хүүхдээ хамгаалах айдас дээр нь тулгуурлан хүүхдэд нь вакцинаар паразит халдаадаг. Найзууд минь, харанхуй мунхаг мэдлэггүй байдлаас л айдас төрдөг юм. 2-оос олон хүүхэдтэй болохыг хүсдэг хүмүүст хэлэхэд тооноос гадна чанар бас чухал. Орчин үеийн хүн нь сэтгэл санааны тав тух болон ажлын бүтээмжиндээ илүү анхаарч амьдрах гэж хичээж байгаач хүүхдүүдийн ирээдүгээр төлбөр хийдэг. Бүгд л хурдан хялбар аргыг хүсдэг. Вакцин тариулаад л эдгчдэг. Эм уугаад л турчдаг. Бүгд л үр дүнгийн хойноос хөөцөлдөөд л. Тэд шалтгааныг хайдаггүй. Тиймээс асуудлыг улам гүнзгийрүүлдэг. Найзууд минь, хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарч байгаа юм бол дэрэгдэн тамхи татхаа болчих. KFC-гээс бэлэн хоол, хортой ундаа авч өгөх хэрэггүй. Зарим эмэгтэйчүүд арх тамхи бэлэн хоолоор биеэ хордуулж дасгал хөдөлгөөн хийдэггүй байж жирэмсэлхээрээ ургийн гажиг байна уу гэж эход харуулцгаах юм. Үр дүнд нь хүүхдүүд үеэс үед улам сул дорой болж байна. Эрэмдэг согогтой хүүхдүүд улам олширч байна. Тэдний ирээдүй хэцүү байх болно. Хүүхдээ эрүүл байлгахын тулд өдөр бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Өглөө бүр дасгал хийж, биеийг нь чирэгжүүлж, эрүүл хооллож, хөдөлмөр хийлгэж, эрүүл ах үйд сургаж, өөрөө бие даан сурдаг, боловсрол сайтай, зөв сэтгэлгээтэй болгох хэрэгтэй. Энэ нь танай гэр бүлийн эрүүл энх орших нөхцөл юм. Мөн вакцинжуулалт бол сайн дурах тул сонголт нь таны гарт байна.